За энэ өдрийн мэндийг хүргье. Өрөвдөрж гишүүн Виторийн зөвшөөрлийн үйлдвэр бас олон жил хамт сайхан ажилласан. Тэгээ бид нар бас одоо бизнес хувийн хвшилтэд боломжийг илүү нээлттэй болгох. За Мянгацгт гишүүн бас санаачилж оролцсон байгаа. За энэ дээр бол гол нь өдөр бол авилгал хүнс сурталыг бууруулах, за эрсдэл бүхий үйл ажиллагаануудыг бол зөвшөөрөлтөй болгох. За зөвшөөрөл шаардлагагүй асуудлууд төр бол зөвшөөрлөггүй болгох гэдэг иймэрхүү ажлууд хийгдсэн. За үндсэн концепц бол хуулиар хориглоогүй бол одоо үндэсний аюулгүй байдал, одоо хүн амь насны одоо тодорхой хэмжээний эрсдэлтэй үйл ажиллагаан дээр зөвшөөрөл олгох харилцааг зөвшөөрлөг үйл зохицуулт юм. Нэгсэндээ хуулиар хориглоогүй бол гэж орсон байна. Тэр зөвшөөрлийн хуульд хориглох заалт өөрөө байхгүй гэсэн үг. Тэр нөгөө бусад хуулиар л энийг хориглох боломжтой гэсэн үг. Тэр энийг та нар эрүүгийн үйлдэлээр оруулах нөгөө хууль зүйн техник талаас одоо энийг бид нар хэрэг цаашаа хилцээд явна гэх юм бол энэ ажлын хэсэг болон одоо манай уучрал сайдч тэр зөвшөөрлийн үйлдэлээр тэр оруулах боломж байхгүй. Эрүүгийн хуулийг аваад энэ зөвшөөрлийн хуулийн харилцаантай холбоотой асуудал дээр анхаарахгүй болохгүй. Хууль оронд зөрчил үүснэ. Үүнээс цааш одоо бүх л нөгөө хориглох үйл ажиллагаа зөвшөөрлийн хууль руу оруулдаг болох гэдэг. Тэр чинь бол эрүүгийн хууль дээрээ байж байгаа байхгүй. Тэгээ эрүүгийн хууль руу оруулах зохицуулт юм шиг энэ бас анхаараад өгөөрэй гэж. За асуулт юу вэ гэхээр энэ төлбөрт таавар бооцоод тоглоом захин мөрөйтэй тоглоом гэсэн байдал дээр энэ дээр нэг хориглох заалт орж ирж байгаа юм байна гэж ойлголоо. Тэр энэ дотор ямар ер нь үйл ажиллагаануудыг хийлээд байгаа юм бэ гэдгийг нэг тодруулчмаар байна. Одоо нөгөө уяачид хоорондоо нэг бооцоотой морь зөр уралдуулдаг энд орох уу орохгүй юу? Гэх мэт л энэ олон юмнууд байна. Энэ дээр яг юу орж байгаа гэдгийг тодруулчмаар байна. Хоёрдугаарт за алтан гэрэл сайд байхгүй байна. Тэгэхээр одоо засгийн газрыг төлөөлөөд учрал сайд хариулах хэрэгтэй юм болоо яах хэрэгтэй юм энийг сайн мэддэггүй. Сайныг ноорог гэж залуучуудыг зүйл залтын зүүчлээд олон янзаар одоо зүүчилж хагаад за нэгийг нь одоо хорчих шиг болсон. Тэгээ хамгийн сүүлийн үндэс нь болохоор энэ төлбөрт бооцоод тоглоом явуулсан гэдэг үнсээр хорьсон. Гисэн мөртлөө өнөөдөр энэ хориглох заалт нь хууль нь өнөөдөр л өргөн баригдаж байгаа байхгүй. Тэр одоо хуулийн зохицуултгүйгээр ингээд хүүхдүүдийг аваад хорьцсон юм уу? Эсвэл одоо нөгөө хүний барьж байгаа шалтгаан олох гээд байгаа юм уу? Энийг би тодруулчмаар байна. Энд ч одоо бид нар сая цагийн өмнө хүний эрхийн тухай хууль батлаад байсан. Зөвшөөрлгүйгээр хорьж болохгүй гэж яриад байсан. Хуулийн зүйлчил заалтыг одоо өөрчилж болохгүй гэж яриад байсан. Тэгээ яа ингээд бодит одоо өнөөдрийн сая 2-7 хоногийн 3-7 хоногийн болсон асуудал өнөөдөр бид нар хэлцээ сууж байгаа. Одоо энийг харах юм бол өнөөдөр хүртэл энийг хориглоогүй юм байна. Хориглоогүй болохоор одоо бид нар гадагшаага мөнгө алдаад байгаа юм байна. Тэгээ бусд нь яхаар энэ дэр хариуцлага үлдэхгүй ганцхан дээр нэг хэдхэн хүүхдээ ингээд аваад хорьцсон байх гэдэг миний хариулт авчмаар. За 3 дугаарт болохоор ер нь яг хуу энэ бооцоод тоглоомыг хориглох нь зөв эсхийг бол бид нар бас нэлээд сайн ярилцсан зүг юм аа. Өөр нөгөө далд руугаа орчих вэ. Ер нь бол энийг яагаад энэ дээр зөвшөөрлийн хууль дээр үлдээсэн бэ? Ямар нөхцлөөр үлдээсэн бэ гэхээр би одоо нэг их хурлын протоколд ч байгаа, ажлын хэсгийн протоколд ч байгаа. Салбарын хуулийг өргөн бартал нэг зөвшөөрөл олохгүй шүү гэсэн. Нэг ёсондоо салбарын хуулийг баталтал зөвшөөрөл олохгүй энэ үйл ажиллагааг засгийн газар зөвшөөрлийн хуулийн дагуу хориглох төтөлзүүлэх боломжтой байсан. Төтөлзүүлэх боломжтой байсан. Нэгсдээ шинээр зөвшөөрөл олохгүй байх боломжтой байсан гэсэн. Тэгэхээр сангийн яам дээр бол энийг бол би уулзахтаа шилжсэн. За учрал сайд хариулъя. Тэгээ ган үе гишүүн их хурл дээр ажлын хэсэг ахлаад тухайн үе зөвшөөрлийн хуулийг баталж байхад 360 зөвшөөрөл боллоо. Одоо тэр 1500-600 зөвшөөрөл ч багслаа гэд. Тухайн үед маш том дэвшил гарсан. Гэтэл тухайн хуулийн дээр зөвшөөрлийн зөвлөл ерөнхий сайдын дэргэд ажилладаг. Зөвшөөрлийн сан нь эдийн засгийн сайдын дэргэд байдаг. Тэгээ зөвшөөрлийн зөвлөлөөс хэрвээ дүүлэлт аваагүй тохиолдолд салбарын ямар ч хуулиудыг дагалдвал зөвшөөрлийг нэмэхгүй. За дээрэс нь зөвшөөрөл заасан хугацааг янз бүрийн эрх олгосон журмаар сунгаж болохгүй. Нэмэлт шаардлага тавьж болохгүй. 360 зөвшөөрөл дурддагдаагүй бол бусад төрлийн үйл ажиллагааг эрхлэхийг зөвшөөрнө гэдэг энэ концепц байсан. Гэтэл 2 жил болоход
18 зөвшөөрлийн зөвлөлөөс нэгж дүгнэлт аваагүйгээр нэмэгдүүлсэн байсан. Одоо 360 биш шүү дээ. Энэ чинь баг 380 хүрж байгаа шүү дээ. Ингээ яваад байх юм бол жил болгоо ингээд нэг 10 зөвшөөрөл нэмээд байх юм бол энэ удахгүй 1000 зөвшөөрөл буцаал болох байхгүй. Тэгэхээр зөвшөөрлийн энэ зөвлөл өөрөө ажиллаа хийх ёстой гэдэг утгаараа сая энэ зөвшөөрлийн зөвлөлийг бас миний хувьд нь эрхлэх асуудлын өрөөнд ахалж байгаа учраас зөвшөөрлийн зөвлөл дээр шийдвэр гаргаад салбарын хаамдууд руу саналуудыг явуулаад нийтдээ 60 журмыг цуцлуулсан. Энэ удаа бооцоо тоглоом төлбөр тааврын үйл ажиллагаа эрхлэгч хууль зүйн асуудал эргэсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын өрөөнд олгогддог зөвшөөрөл. Анх энэ зөвшөөрлийг олгохыг ингээд шууд хасчих гэхээр хэрвээ хасчих юм бол бүр зөвшөөрөгчих гээд байгаа байхгүй. Зөвшөөрлийн хуулийн үзэл баримталд. Энийг аваа хийчих юм бол зөвшөөрөл багтаагүй учраас энэ зөвшөөрөгдөнө гэд харин бүр бооцоо тоглоомыг дураараа эрхлэх юм байдал руу хүрчээд байгаа. Тийм учраас бид нэр тэр зөвшөөрлийг аваад доор нь хориглох заалтыг нэмээд тэгээ нийгмийн хор хохирлынх нь хэмжээ өнөөдөр эдийн засгийн хэмжээр 471 хүрчихэж байгаа учраас эрүүгөө хууль зөрчлийн хуулийн дээр нь одоо энэ санкцийг нэмэгдүүлээд зохицуулаад явах нь зөвөө гэдэг утгаараа энэ удаа хуулийг хийсэн. Тэгэхээр одоо ган үе гишүүний яриад байгаа бол маш зөв. Энэ зөвшөөрлийн хуулийнхаа одоо хэрэгжилтийн мананд одоо хамт зогсохгүй бол энэ салбарын хуулиудыг дагалжуулд нэмт зөвшөөрөл авдаг, янз бүрийн дүрм журмууд авдаг, янз бүрийн эрх авдаг энэ байдал бол өнгөрсөн хугацаанд хэрэгс хэтэрсэн. Тийм учраас одоо энэ хаврын чуулганаар зөвшөөрлийн хуулиараа дагалдуулж нэмэлтээр эрх олгосон янз бүрийн журам авсан 80 гаруй хуулиудыг одоо өөрчлөхөөс өөр сонголтгүй болсон. Тэгэхээр энэ зөвшөөрлийн хуулийг энэ хаврын чуулганаар бас оруулж ирээд одоо шийдэх ёстой. Энэ дээр одоо ган үе гишүүнтэй хамтарч ажиллаад бас үр дүн төрнө гэж ингэж бодож байгаа. За ган үе гишүүн дахиж тодруулъя. За энэ засгийн газрын гишүүдээс бол учрал сайдуулыг энэ зөвшөөрлийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бол хамгийн их тусалж одоо дэмжиж байгаа гишүүн байгаа. За ер нь бол яг зөвшөөрлийн хууль гарснаар бол зөвшөөрлийн хуультай холбогдсон бүх журмуудыг цуцлахаар хууль батлагдсан юм. Тэгээ нэгсэндээ улсын их хурлаас 2 удаа тогтоол гаргасан. Журмуудаа цуцлаач гэдэг. Тэгээ цуцлахгүй байсраад 2022 онд батлагдсан хуулийн хэрэгжилтийг нь сая 25 оны 1-2 сард хийж эхэлж байгаа байхгүй. Тэгээ одоо бид нар бас нэг жоохон нэмэлт өөрчлөлтийг оруулах асуудлыг бол дуучид сайд битээр бас яриад урдахгүй өргөн барих байх. Энэ бооцоо тоглоомтой холбоотойгоор хэрэгцээ энэ байхаар бол ер нь бол олон улсын практикт онцгой татвартай байдаг. Хатуу хяналтанд ор явуулдаг. За дээрэс нь одоо хэн тоолж болох хэн тоолж болохгүй гэдэг насны юуг нь хязгаарлалтыг хийж өгдөг. Онлайн тохиолдолд бол зөвхөн Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгжид ийм зөвшөөрөл олгож явдаг практик тийм. За ноорогтой холбоотой ялангуяа хэвлэл нийтлэх эрхчлөөний эсрэг асуудал гарсан байгаа. Тэгэхээр би ган үе гишүүний асуултыг дараагийн зөвлөлдөр алтан гэрэл дарга байгаа. Орж ихтер нь заавал хариулуулна. Та хүлээж гараа. За инх хотын болормоо гишүүн.